20 минут хот үндэсний хорон дээр алдарж авахлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэдэг юм. Эрдэнэбүрэн сайдаа. Энэ одоо алдарж авахлан гишүүн мөн үү эсвэл одоо алдарж авахлан гэдэг өөр хөө юм уу? Нэг. Хоёрдугаарт хиний тушаалаар ямар эрх зүйн актаар энэ одоо засгийн газрын үйл ажиллагааны дотор гүйцэтгэх засаглал дотор маань одоо энэ улсын их хурлын гишүүн орцсон явж байгаа юм бэ? Энэ дээр нэг тодруулж өгөөч. Энэ ерөөсөө ойлгомжтой юу яваад байна? Үндэсний хорооны харилцаа. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд 2 их хурлын гишүүн ажиллаж байгаа шүү дээ. Лусан жамч гишүүн алдарч ахлан гишүүн 2. Өөрснүүдээ санал өгөөд анх үндэсний хороо байгуулахдаа тий. Тэгээд алдарч ахлан гишүүн өөрөө санал тавиад би одоо энэ ажлыг одоо анх санаачилж ярьж байсан учраас энэгээр одоо ажлын хэсэг ахлаад явмаар байна, бэлтгэлжтэй хангамаар байна гэдэг санал тавиад тэгээд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ тэгээ одоо ийм бантан болж байгаа мааш юм би чи юу яриад байгаа юм бэ? Засгийн газрын ажлын хэсгийг одоо улсын их хурлын гишүүн ах улсын их хурлын одоо баталсан улсын их хурлын гүйцэтгэх одоо гаргасан одоо хууль дүрмийн дагуу гүйцэтгэх засаглал дотор одоо улсын их хурлын гишүүн орцсон явж байгаа гэсэн юу гэсэн үг юм. Тэгээ хэний би хэлээд шүү хэний тушаалаар. Гэхдээ болох хэрэгтэй шүү дээ тэгээд. Ийм юм байна гэж байхгүй шүү дээ. Хариуцлага хэн хүлээх юм тэгвэл? Алдарч авахлан гишүүн хүлээх юм уу эсвэл засгийн газар хүлээх юм уу? Тэгээ одоо өнөөдөр оруулж иж байгаа чинь ийм л асуудал орж иж шүү дээ. Ийм байж болохгүй шүү дээ энэ чинь. Энийг замбраг юм уу зогсоох хэрэгтэй.